За өдрийн мэнд та бүхэнтэйгээ хамтдаа өдрийн хоолоо хийх гэж байна. За тэгэхээр өнөөдрийн хоол юу вэ гэхээр усгүй, тусгүй, давсгүй цов хийж үзүүлэх гээд байгаа. За тэгэхээр монголчууд бидний хамгийн дуртай хоол юу вэ гэхээр цовин шүү дээ, тий. Би л өвстөн маш цовин дуртай. Гэхдээ цовин болгон өөр амттай байдаг, тийм үү? За зарим цовин ингээл жоохон аргуу, зарим нь болохоор ингээд чиг байхгүй, зарим нь болохоор өөхгүй, зарим нь одоо юу гэдэг түлэгдсэн, эсвэл зарим нь ингээд жоохон ялцаацсан байгаад байдаг шүү дээ, тий. Тэгэхээр хамгийн амттай яг нэг ийм темпер болдог. Хамгийн гоё тоогоог та нартай хилэнгээ ойлгуулангаа хамтдаа цовингаа. За тэгэхээр энэ тоогоо маань ямар учиртай вэ гэхээр 7 давхар гангаар хийдсэн. За тэгэнгүүтээ одоо энэ тоогоо маань айгүй хөөрхөн надтай ингээд яг 9 дэх жилийнхээ өөрийг үзэж байна. Нэг хуучирсан байхгүй байгаа зү манайхаа. Жохон эндээ ингээд ганц нэг унгаад манайх ч нэг олон хөдөлтөд болохоор гэхдээ энэ нь ингээд сэлбэгнэ ээждэг. За бусдаар бол ерөөсөө окей. Ерөөсөө ямар ч асуудал байхгүй. За тэгэхээр байруул энэ таг нь сэлбэгнэ ээждэг гэсэн үг байна шүү дээ. За энэ тогооны давуу тал юу юм бэ гэхээр ухаалаг тогоо. За бидний хэрэглэдэг iPhone буюу тэрэн шиг iCook гэхгүй. За яагаад энэ ухаалаг тогоо юм бэ гэхээр одоо цовинг цөмөрөө усгүй тусгүй давсгүй хийнэ гэхээр бүр төсөөлөгдөхгүй оостой. За надад л анх ерөөсө төсөөлөгдөхгүйсэн. За ямар сони би юу цовинг усгүй давсгүйгээр болгох юм бэ гэд. Тэгэд үнэнхээр яг болгодог. За тэрийг л та нартай харуулах гэдэг. Дээрээс нь одоо би нэг айхтар ажилсаг гэрээ эзэгтэй бол биш. Ер нь хоол хийхэд жоохон төвөгтэй залах уу, хуурч хайраал, давслал, амтлал тэгэл болсон байсгаал ингээл юу хуурч хайраал ингээд ахаар нэгдэж асуудалтай. Одоо энэ тоогоотой босноос хойш хамгийн гоё юм маань болохоор юу гэхээр хөрөгчөнд чинь юу вэ? Тэрийг таглаа тавьчих. Тэгэл үсгэцгээ янзлаад нүур амаа гол усанд орж идэл чинь хоол чинь болчихно. Ийм гайхалтай ажлыг хөнгөвчлөдөг маш гоё тийм амт чанартай хоол болдог. Хамгийн гол нь бас ахаад нэг гоё юм нь юу гэхээр ирээд хоол чинь ирүүл болдог. За одоо бид нар маш гоё нарийн ногоонууд ингээд дэлгүүрээс аваад хичнээн чиг чанартай үнэтэй гоё нарийн ногоо авсан ч гэсэн хэрглэж байгаа тоогоо чинь өөрөө хүнд металлын орцтой, хөнгөн цагааны орцтой одоо янз янзын гадуур ингээд чанарын шаардлага хангахгүй тоогоонууд байгаа даа шүү дээ. Тим тоогонд хийх юм бол нөгөө хүнсний ногоонуудын чинь гоё шимт байдал тий нөгөө витаминлэг байдал нь алдагдчихдаг гэсэн үг. За энэ тоогооны давуу тал яагаад энэ шимт байдал гоё витаминлэг байдлыг алдагдуулдаггүй вэ гэхээр энэ виталогик системтэй ийм гоё ухаалаг витаминыг төгждөг ийм гайхалтай байгаа байхгүй. За тий хоол ихэд аюу амархан. За та нартай одоо жишээ нь үзүүлье. За ингээд цовин дээр юу тогоо ингээ хоосон байгаа л зү тий. За юу ногоонуудаа хийчихнэ. Бид нар ингээд нөгөө нэг ногоонд байдаг гоё витаминлэг чанарыг услаад, тослоод, хуураад агаар тэгдэждэг байгаа. За тэгэхээр манай энэ iCook буюу ухаалаг тогооны давуу тал юу вэ гэхээр бүх витаминлэг чанарыг өөртөө шингээж буцааж гоё уураар жигнэж болгодгоороо давуу талтай. За ингээд ногоогоо хийгээд, махаа хийгээд за та нартай зөвлөхөд цовинг сүүлээр хийвэл маш гоё болдог. Одоо монголчууд бид нар маш азтай хамгийн сайн чанарын хэдэн зуун градус шалсан транс тос болдгоо ийм гайхалтай тостой. За тэгэхээр яаж нөө энэ тосонд бидний шар тос орж байгаа юм, сүүл орж байгаа юм. За тэгэхээр өдөр тутамдаа цөмөрөө сайн тосны тосоо ингээд сүүл шар тосоор аваад ивэл ядаж л цөсөтөрхгүй. Цөсөнд хамгийн сайн юм ерөөсөө сайн тос. За тэгэхээр яах нь цөмөрөө ингээд ногоогоо ичиж байгаа. За гурилыг болохоор манайхаа анги хараа. Гурилыг болохоор жоохон доошлуулчихгүй. Гурилыг болохоор хайрсан ч болно нөгөө монголчууд хэрэглэдэг штеп тослоод юу орооцсон ч болно. Гэхдээ манайхан говлдуу тослохдоо яадаг вэ гэхээр нөгөө юу наран цэгийн тосоор тослоод идэг. Энэ бол жоохон онцгүй шүү манайхан. Транс тосол аль болохоор баг хэрэглэжэвэл цөмөрөө яах нь бие организмд хамгийн хэрэгтэй, хамгийн гайхалтай амиг бүтээж байгаа л гэсэн үг байна шүү дээ. За ингээд гурилаа хийгээд за манайх бол одоо 4 хүүтэй нөхөртөөгөө ингээд зургуулаа ам бол зургуулаа. За манай тогоон дээр хангалттай бид 6 бүх төрлийн хоолоо хийгээд идчихдэг гэсэн. За зочин мөчөө ирсэн ч хангалттай. Ингээ харахад хөөрхөн жижиг юм шиг мөртлөө
За энүүгээр бүр ингээд дүүргэж байгаа чихээ таглаад хийх нэг 12-3 хүний цовын хангалттай багтчихдаг. За тэгээд дээрэс нь яаж юм гэхээр 4.6 литртэй. Яагаад би тоогоогоо та нартай ингээд танилцуулж байгаа гэхээр би амбай бизнесийг хийгээд 9 жилдээ болж байна. Манай тоогоо хэзээ шимдэрж байгаагүй. Тэгсэн чинь одоо энэ наадмын дараах хамгийн гоё бест хямдрал 10% хямдрал гараад ирсэн байхгүй хэдхэн хоног шүү манайхаа. Тийм учраас амжаад аваарай. За цөмөрөө утсыг болохоор 4-5 саяар авчаад утас биднэрт яг шудраг хэлэхэд бол одоо эрүүл мэнд өгөхгүй шүү дээ тий. За тэгэхэд энэ тоогоо маань өөрөө яах нь чиний бүр гэр бүлийн эрүүл мэндийг хангаад өгч гэсэн үг. Яаж хангаж чаддаг вэ гэхээр бүх гой хүнсний ногоогийн чинь шимт хижээлтэй чамд бэлэн болгож өгдөг гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр цөмөрөө яаж нь өдөр тутамдаа гой шимт хижээлтэй хоол унд идээд байхаар ядаж эс чин баярлна. Эс баярлаад ирэхээр яах нь организм бодис солилцоо сайжирна гэсэн үг байна шүү дээ. Сайн эс олширж ирнэ. За дээрэс нь энэ тогооны бас нэг гоё юм нь болохоор виталог гэсэн системтэй төгжигчтэй локлогчтой гэсэн үг байна шүү дээ. За хоолыг ингээд ус тос давс хийхгүйгээр болгоод байгаа нь ямар учиртай юм бэ гэхээр энэ виталог гэдэг системэнд байгаад байгаа юм. За дээрэс нь хоолыг жигнэж болгол хамгийн зөв үйлдэл байна шүү дээ тий. Хуурж хайрах биш тий. Хуурж хайраад байх амтлагч хэрэглээд байхаар л бид нэр яаж гэнэ хоолныхоо чанарыг л ингээл унгаад байгаа гэсэн үг. За тэгэхээр хоолыг жигнэж болгоод нөгөө бидний гоё махан нөгөө ногоонууд нь гоё шимтэйгал бидний организм руу орж ирнэ л гэсэн үг. За дээрэс нь манай тооны давуу тал халуун савны үүрэг гүйцэтгэдэг. За би одоо хүүхдүүдтэй хоол хамт идчихэд нөхөр арайраагүй байх юм бол энэ галаа унтраагаад орхичин. За тэгэнгүүт энэ ингээ ирмэгээр ингээ төгжөө байхгүй гоц тэгсэн хэрнээ локлогдчихдаг. За та нартай нэг хэдхэн сануулах юмнуудын сануулад өгчээ. За энэ локлогдож байна гэдэг маань яаж яана гэхээр бүр ингээд зарим хүмүүс бүр мега танаа тоогоо чи хоолоо өгөхгүй байна гэдэг тэгээд идэг. Тэгэхээр локлогдсон тохиолдолд доороос нь ганцхан секунд өндөр градус дээр халаачих юм бол буцаад тавигдчихдаг гэсэн үг таг нь. За энэ тагийг хизээж доош нь харуул тавихгүй ямар нэгэн гадаргуудаар тэгэхээр яах нь бомбдчихдаг гэсэн үг хана шүү дээ. За тэгэхээр гал маш бага хэрэглэгдэж байна. За одоо сүүлийн үеийн пилетгнүүд айгүй гоё ухаалаг болчихжээ манайхаа. Зөвхөн одоо манай энэ пилетг бол одоо зөвхөн айкук тоогоо буюу энэ сайн чанарын гангаар хийсэн энэ тоогоонууд л ажилдаг. Өөр баг манай пилетгэн дээр ирээд чиний тоогоо чанартай юу чанаргүй юу гэдгийг харуулах бүрэн боломжтой болсон гэсэн үг байна шүү дээ. Тэгээд надад бүр айгүй гоё таалагддаг. Тэгэхээр BSB сервис авсан санагдаж байна тий. 8-аас авлаа. За мэдэхгүй. Тэгэхээр ийм пилетгд борлуулж байгаа хүмүүстэй чин сэтгэлээсээ баг талархмаар бусдын эрүүл мэндэд төлөв ийм гоё үйлдэл хийж байгаа байхгүй. За тэгэхээр яаж нэг гал маш бага хэрэглэнэ. За манай тоогоог аваад хүмүүс бас үзмэрт тавьсан байгаа тохиолдлууд айгүй их байдаг шүү. Зүгээр л зүгээр тоогоо гэж бодчих. Харин чиний тоогоо үйлдэл нь хамгийн тог маш бага зарцуулна. За дээрэс нь яах нь хоолой ч гоё жигнэж болно. Одоо сүүлийн үед би ингээд онцлогоо ихээр хүнд металлын хордлого, хөнгөн цааны хордлого организмд айгүй их байгаа байхгүй. Тэгэхээр муу тоогоо хэрэглээд байхаар өдөр тутамдаа бид нар хэдэн 10 удаа боцлогож байна, хэдэн 10 цагаар боцлогож байна. Тэгээ өдөр болго идэж байна. Энэ олон удаагийн давтамжинда хүний организм руу хүнд металлын хордлого нь орж идэг байна шүү. Тэгэхээр би таныг энэ гоё Амбай компани Монголд нэгдснийгаа гоё тохиолдуулаад 10% хямдралтай байгаа дээр нь гэр бүлийнхаа эрүүл мэндийг хамгаалаад энэ тоогоогоо захиалаарай гэж хэлмээр захиалах хүсэлтэй хүмүүс миний хувь чат руу ороод яаж захиалах, яаж авахаа гоё заалгаад авчиж болно гэсэн ийм гоё хэлбэр. За тэгэхээр тог маш бас бага ашиглагдана. Ерөөмсөө манай тоогооны за би болохоор нь танартаа бас стори оруулсан зэ. Тэгэхээр манай тоогооны давуу тал юу вэ гэхээр чиний галны ерөөсөө ихний өндөр градус 5 минут. За дундаж градус дээр ахаад нэг 5 минут. За үлдсэн хоолны 30 минут ерөөсөө хамгийн бага гал дээр чинь л болдог. Тэгээ 3-4 хүн хийгээс сурчдаг шүү. Тэгээд бүгдээрээ гэр бүлээрээ тэ өдөр тутамдаа хамгийн ажиргалтай эрүүл гэр бүл байхын төлөө уриалж байна. Тэгээд айл болгон энэ тоогоотой байх юм бол Амбай бизнес, Амбай компани гаргасан энэ тоогоог хэрэглэх юм бол Амбай компани маань зорилго тэ
одоо энэ бүтээсэн бүтээл нь өөрөө ингэж